3-0 наснда би наснда тасахгүй ингээд хэлж мэлж чадахгүй байгаа, итгэхгүй байгаа. 3-0 наснда ийм долгионтой хүстэйгээ мэдлээ. Хүсэж дурладаг байсан бурчгар ус маань өөрт маань байсан байна. Сайн уу? 2-3 тажааваа бай. Тэгээ би 10 жилээсээ хойш байнга тайрал үстэйсэн бохгүй юу? Үсээ ер нь ингээл жоохон ингээл энэ авд ирээл мөр даваал эхлэнгүүт нь яг тайрал бүр ингээд чихнийхээ дагуур болтол ингээд тайрчдаг. Дээрэс нь би өөрөө бурчгар усанд амар дуртай. Үсээ байнга бурчилгадаг гэсэн бүр уухгүй бурчилгадаг. Манай найзууд ер нь мэдэндээ. Үсээ бурчилгахдаа ингээд яг 3 аргаар бурчилгадаг. Эхнийх нь надаа манайд ийм нэг солонгосын халдаг пигүүж байсан байхгүй юу? Тэгээ халдаг пигүүж оймсоор ороод тэгээд хийм хийлэгдэг байсан. Тэгээд халдаг пигүүж болохоор айгүй амар. Өгдөл би дандаа үсээ ингээд шүн угаачаад унтдаг. Тэгээд унтахаас өмнө ингээд усанд ороод эсвэл үсээ угаачаад унтдаг. Тэгээд өглөө босохоор ингээд үс юм жоохон чихтэй. Тэгэл пигүүжээ халаагаад нэг 5-10 минут л залхахад болно. Тэгээд пигүүжээ халаагаад үсээ ороочоод тэгэл нүрээ мө бодоол хувцсанраа өмсөөл яг гарахаас өмнө пигүүжээ ингээд авчингуут ингээд болно. Тэгээ миний үс өөрөө ингээд нөгөө нэг үсний хэвээ айгуу сайн удаан барьдаг байхгүй юм. Өтгөн тэмшрүүн, бүдүүн ширхтээ болохоор тэгээд яг пигүүжээр ингээд үсээ ороочхоор эхний өдрөө нэг айгүй чанга, тэгээд хоёр дахь өдрөө нэг арай гоё сул, тэгээд гурав дахь өдрөө бүр гоё юм долгионтой үлдээд тэгээд оймсоор орохоор ч гэсэн ер нь 2-3 өдөр барьцдаг. Тэгээ ер нь амар уухгүй ороодаг байсан. Тэгээд үсээ хайчаар бол ерөөсөө ороож үзээгүй. Хайчаар орох сонирхолч байдгүй байсан. Дээрээс нь би өөрөө бас нэг тийм винтэж маягийн буржгар усан дуртай ахгүй юм том долгионтой. Тэгээд хайчаар орохоор бас их цаг орох болохоор ер нь сонирхдаггүй байсан. Хайчаар орохоор тэгээ нэг юм сонио гойм шиг болчтой юм шиг санагдаад. Тэгээ ингээд яг хайчаар ороогоод ингээд үсээ салгаагүй хүмүүс өдөө штэ ингээд үс нь яг ингээд 5-6 шиг ингээд бурч ийцээ. Йоо, тийм ус харахаар би бүр ингээд очиод үснийх нь энэ тэр ширхгийг ингээд салгаад өгчмөр санагддаг байсан. Одоо гэхдээ бас Dyson интерьер орохоор айгүй гоё тийм яг ийм долгионтой болт юм шиг лээ. Гэхдээ ер нь яг хайч, тийм нүр будах, ус мөс орох тийм юмдээ жоохон сонирхолтой биш. Тэгээ авьяасгүй юм шиг санагддаг хгүй. Тэгээ Dyson нь авах сонирхол ерөөсөө байдгүй маа. Тэгээ тэрүүгээр ингээд орооно гэхээр амар их цаг орох юм шиг санагдаад залах уу. 11 жилөө 10-11 дэх ангид очлоо. 10 жилийн амартай чи 1 жил ингээд уухгүй, 1 жил бол ингээд яг үсээ эндүүдчихсэн. Тэгээ үсээ эндүүддээд тэгээ өтгөн ингээд их үс чинь удаан эндүүднэ. Тэгэл үсээ нэг амар гимтэж байгаа юм шиг санагдаад тэр чинь ингээд дуграал ингээд утаа гараал тэгдэж штэ. Тэгээд ер нь үсээ хайрлаад за ер нь болиё гэд үсээ эндүүдгээ болсон. Тэгээ би ер нь тайрамл үсэндээ дуртай, одоо ч гэсэн дуртай. Тэгээд Америкт ирснээсээ хойш үсээ төгөөгөр ингээд тайруулцдаг байсан. Хүүгээ 6 сартай хахад би бит хоёр юм нэг семинарт оролцоход Washington DC авсан бохгүй юу. Тэгээд өмнө хөдөө байсан. Тэгээд Америкийн ингээд Iowa мужийн Fairfield хот гэдэг ингээд бүр манай монголоор харах юм бол ингээд баг сумын ингээд баг гэсэн үг. Тэгээд яг нэг өсчин бол байгаа. Гэхдээ нэг сайн биш. Тэгэл юм байхгүй. Ер нь яг хөдөө гэсэн үг. Тэгээд яг DC явах болол DC тэр семинарт оролцохоор 4-р өглөө очсон баггүй 4-р өглөө онгоцноос буугаад 4-р өдөөс хойш тэр семинар эхэлнэ. Тэгээд нэг хэд хоног оролцсон 3 хоног семинарт оролцож тэгээд нэг 2 хоног DC-гээр зугаалаа. Тэгээд юу явах байсан? Буцах байсан. Тэгээ нэг хэдхэн цаг ингээд гарч байгаа байхгүй надаа. Тэгээд за энэ хэдэн цагт юу хийх вэ? За энэ хөдөөнөөс хотод ирсний хотод юу амжилж болох вэ гэдгснээ яг нөө DC-д ч Монгол өсчин байдаг болохоор яг төтэйгээ холбогдоод юм яг үсэндээ ингээд хим хэлмээр байна гэд тэгээ бүр тэргээ бүр ингээд яг амар амин чухал ажил болгоод дүүтэй хэлээд тэгээ хим ихэд нэг олон цаг суухаар чинь хүүхд харах хүн хэрэгтэй тэгээд дүүтэй хэлээд за их чинь ингээд нэг
юугаал үсэндээ л бурчаар хэмнэлэгч мээр байна. Тэгээд тийм Монгол өсчин хаана ямар өсчин байдаг вэ гэдээ олоод өгөөч. Би тэгээд тэр орондоос чи ингээд манай хүүг авч чадахгүй гэдэг ингээд бүр амар тэгчихсэн баггүй юу. Тэгээд ингээд тэгснээ бас тэгж хэлэхдээ ингээд жоохон шуналтай ингээд жоохон химээ юм чанга хэлсэн. Тэгээд чанга хэлэхээр ихэндээ ингээд нэг жоохон их арцаар байж ирсэн. Тэгээд нэг жоохон удаад ирэхээр ингээд химэн буугаад арай ингээд нэг сулраад нэг арай айтайхан болдсон шүү дээ. Тэгээд за одоо дахиад хөдөөнөө удах юм чинь ингээд жоохон удаан чанга хэлэх тусмаа химэн ингээд удаан бариад зүгээр ах гэд ингээд хэлчихсэн за. Бүр тэр хэмжээний одоо юм борчор өсөн дуртай гэсэн үг. Үсээ ягаад ургуулсан бэ гэхлээр би нөгөө нэг өмнө шил зүүдэг байсан. Тэгээд ласик хийлгсэн бичлэгэн дээр юу н ярьсан л та. Яг хүүхдээ гаргаад гэртээ суухаас өмнө би ингээд байнга линз зүүдэг байсан байхгүй юу? Хүүхдээ хараад гэртээ байхаа хүн чинь амар өглөө осоо линз зүүхгүй штэ зүгээр ингээд шилээ зүгэл байж байгаа. Тэгээд гол нь ингээд шилтэй тэгээд ийм тайрмал борчор өстэй төрөх маань ер нь жоохон таалагдахгүй онцгой харагдаад тэгээд ер нь үсээ ургуулж эхэлсэн. Тэгээ бас дээрэс нь юу яасан? За үснийхаа ингээд үсээ яг ойлгоё гэж бодсон. Ойлгооч гэж бол ер нь мэддэг байсан л да. Гэхдээ нэг үсээ одоо ийм арцган ширүүн үстэй үсийг одоо ер нь юу гэх юм бол те яг тэр мэрэгчлийн хэллэг гэх юм уу те тэрүүгээр нь юу гэх юм бол тэгээд тэр үсээ яг ямрыг мэдээд одоо тэрэнд ингээд зогсон тийм тайрал хай гэж бодсон баггүй юу. Тэгээд яг одоо нэг нүүрний хэлбэрийг ч гэсэн нэг ийм нүүрний хэлбэр байдаг, ийм засал зогтөг гэж байдаг шүү дээ. Биеийн хэлбэр дээр ч гэсэн тийм 9 цаг pair юу лээ нэг тийм хэлбэртэй. Тэгэл ийм төрлийн биеийн хэлбэртэй бол ийм хувцас өмс илүү зөвхөн мохин гэж нэг тийм юм байдаг да. Тэг яг тэрэн шиг одоо үсснийхаа тэрийг олж мэдгээд хайж эхэлсэн ч гэж нэг амар сүртэй эргэл хайгуул хийгээгүй зүгээр л Google-с hair types гэж хайсан. 4 type байгаа гэж аахгүй юу. Эхнийх нь болохоор ингээл шулуун, тэгснэ type 2 нь wavy гэдэг. Одоо яг миний үс заяа. Энд дээр ингээ харуулъя. Тэгээ wavy дотроо ингээд wavy type 2 тэгээд ABC гэсэн 2-ын A нь одоо ингээд хамгийн бага юм долгионтой, 2-ын B нь ингээ арай их долгионтой, 2-ын C нь ингээд их. Тэгээд type 3 нь болохоор ингээд яг буржгар curly гэдэг ингээд ABC гэсэн 4 нь болохоор бүр ингээд нөгөө нэг afro маягийн өснүүд. Тэгээд яг за wavy үстэй юм байна. 2-ын AB үстэй юм байна гэж одоо тэгээд wavy үс арчлах гэд хальт хайгаад яг wavy үсний арчилгаа гэж байхгүй л ер нь curly үсний арчилгаа л гэд байлаа. Тэгээд жоохон амар их юм байсан. Үсээ угаан юу хэрэглэн. Тэгээд ер нь яг гол юм нь болохоор айгүй их нөгөө ангижуулагч арай их хэрэгжилж исэн. Тэгээд би ангижуулагч их хэрэгжилж эхэлсэн. Тэгээд ер нь яг ингээд ийм болсон. Тэгээд ингээд яг ургах тусан буржгаар яг ихсэж байгаа. Би үсээ янз бүрээр хатаагаад ялгааг нь харуулах гад лаг бичлэг хийн гэд нэг олон бичлэг хийсэн чинь сүртэй ялгаа алга дээрэл ер нь төстэй байна. Яг үсээ угаагаад нойр нь унтаад босоод ирэхээр арцгар нь арай бага. Тэгээд усны уг арай илүү боссон байдаг. За би сая үсээ угаацсан. Одоо үсээ ийм бурчир усны сенситэж үзэх гэж байна. Ийм дээрээ арцгартай. Тэгээд зүгээр л нэг рандом таарахтаас л авсан зүгээр сенс $20-30 л авсан баха. Тэгээд үсээ одоо ингээд доороос нь дээшээ сенситэн. Тэгээд би нөгөө өмнөхдөр нөгөө буржир усны шампунь авсан гэсэн шүү дээ. Ер нь ийм L'Oreal-ийн зүгээр curl conditioner гэсэн юм L'Oreal-ийн шампунь 250 мг-тай. Тэгээд $20 авсан байлээ. Тэгээд амар инээдтэй. Энэ буржир усны шампунь кондишнер авсан чинь жоох ингээд хайрлаад хамаагүй их хэрэгжилж байгаа. Энэ одоо 250 мг-тай тэгээд $20 байхгүй юу? Өмнө нь болохоор ийм Costco-гоос одоо энэ зөвхөн кондишнер нэ. Энэ ингээд шампуньтайгаа энийг болохоор $30-аар $30-аар аваад тэгээд энэ 828 мг байгаа байхгүй юу? Тэгээд хамаагүй их савлгаатай. Тэгээд энийг болохоор би бүр амар хамаагүй хэрэглэдэг гэсэн байхгүй юу? Тэгээд нөгөө буржир усны арчилгаа гэдэг нь ер нь бол кондишнер их хэрэглэдэг гэх тэгээд амар энийг
Эндээ байхдаа баг үсээ ингээ шампунтчаад өмнө кондишнер ангижуулагч ангилны ганцаар нэг төрөхдөг байсан бол нөгөө нэг боржуур үстэйгээ мэдснээс хойш судалснаас хойш болохоор ингээд баг шампунтж байгаа юм шиг айгүй их кондишн төрөхдөг байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо ингээд жоохон жижиг савлгаатай арай үнэтэй шампунь авсан чинь жоохон хайрлаад гамнаад байгаа. За тэгээд юугаа үзцгээе. Хатаа хай. Сэнстэд нэг онц юм гарсангүй дээ. Логвол санагдчихэв. Өөр тийм энүүгээр энэ сэнсэрээ сэнсдэх. Заавар, өөр заавар. Үтэх хэрэгтэй байсан юм болов мэдэхгүй. За нэг юм хөлөө. Үсээ сэнсдэж хатахаар. Артлээс их жоохон. What юм бэ? Хэсэг. Бас нэг хөрх ингэж нэг долгион бол байгаа л. Ийм долгион. За тэсэнсээ ингэж болё дөө. Жохоо арцгар энэ талаар яг юм уу? За сэнсдгээр ямар ч тач иймэрхүү. Гэтэ би одоо ерөөсөө сэнсдэггүй. Тэгээ энэгээр нэг амар юм арцгаар мэддэг чинь сэнсдсэн болохоор. Тэгээ бүр ийм нөгөө нэг их буржурх юм уу? Чанга ийм буржур хүмүүс бол үсээ сэнсчихэд нөгөө нэг anti freeze гэдэг юм арцгаар дардаг тос мос төрхөж мөрхт юм лээ. Тэрийг буруугаж явахдаа төрхдөг. Бараг яг ийм яг буржур усны угаах рутин хатаах рутин гэж судлахаар бараг 5-6 стептэй 3-4 юм төрхдөг. Тийм юм билээ. Тэгээд би бол тэгж мэхгүй. Лээ. За. Имэд. Би бол ер нь үсээ угаагаал унтна. Тэр бол хамгийн амар, хамгийн бэст цаг хугацаанд хэмнэлттэй. Өөрт амар арга. Тэгээ яг юм бүр амар арцгаар биш яг ингээд юм долгионтой яг гоё ахгүй нөгөө нэг юм effortless гэдэг штэ. Яг тийм замбраагүй одоо жоохон тийм messy, тийм effortless гэсэнд дуртай ахгүй юу? Тэгэнгүүт одоо ер нь миний үс яг тийм угаагаад унтаад тэгээ босоод ирэхээр ер нь ингээд яг ч юм амар perfect юм ингээд индүцтэй орооцсон юм шиг биш. Гэтэ шувшуулсан биш нэг долгионтой яг гоё юм messy. За баярлалаа баяртай.